Сайн бацгаана өнөөдрийн мэндийг хүргэе намайг Ука Төмөр гэдэг. Өнөөдөр миний ярих сэдв бол айдас гэдэг сэдвээр ярмаар байна. Амьдралаас олж авах сайн сайхан зүйл зөндөө байдаг тийм ээ. Яг түүнийхээ хойноос явах гэхээр бидний ямар нэг юм хойш нь чангаагаад байдаг. Өөрчлөлт гаргах хэрэгтэй зүйлээ барьж аваад яг одоо хий гэж ботсон мөртлөө хийж эхэлж үзээчгүй байжээж бид нар зогсдог тохиолдол зөндөө байдаг. Тэгвэл биднийг энэ хоош нь чангаагаад байгаа тэр зүйл юу вэ? Зарим тохиолдолд биднийг энэ чангаагаад байгаа энэ зүйл биднээс огт хамаарахгүй гадны нөлөө юм шиг бас бидэнд санагддаг. Тэгвэл би өнөөдөр юу хэлэх гэсэн бэ гэвэл энэ биднийг хоош нь чангаагаад байгаа энэ зүйлийг айдас гэж нэрлэдэг байгаа. Тэгээд энэ айдас нь зөвхөн биднээс өөрсдөөс үүсч байдаг гэдгийг би хэлмээр байна. Худал мэдүүлгийг өөртөө итгүүлснээс энэ айдас үүсдэг. Энэ айдсыг бөөцөөлж, тордож, тижээж байдаг хүн нь бол зөвхөн бид өөрсдөө гэдгийг би бас хэлмээр байна. Айдас биднийг бүрэн эзэмдснээр бидний итгэлийг хязгаарлагдмал болгож, мөн бидний зүрх сэтгэлийг харанхуйтуулж, биднийг хийх гэсэн ажлаас үргэлж хоош нь татаж чангааж байдаг. Тиймээс өнөөдрөөс эхлээд энэ айдастайгаа нүүр тулж өөрт өгдөг тэр худал мэдүүлгүүдийг зогсоож мөн жишээлбэл би дутуу, дулмаг, эсвэл би мөнгөгүй, эсвэл би чадахгүй, эсвэл би үн цэнэгүй, эсвэл надад цаг алга, эсвэл цаг нь болоогүй гэсэн худал хуурмаг мэдээллүүдийг өөрт өгөхөө болж түүнийгээ зогсоож өгсөн ч гэсэн түүндээ итгэхгүй байхыг би зөвлөж байна. Ингэж чадах юм бол бид мөрөөдлөөр дүүрэн тэр амьдртаа эргэн орж түүнийгээ биелүүлэх боломжтой ба өдөр бүр сэтгэл догтлсон баяр хөөрөөр дүүрэн байж мөн хүссэн болгоноо олж авах тэр эрх чөлөөг өөртөө өгөх болно гэдгийг би хэлмээр байна. Тиймээс гайхамшигтай боломжуудыг барьж авахд бидэнд юу ч саад болж чадахгүй гэдгийг хэлмээр байна. Та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд дараагийн видео бичлэг хүртэл баярлалаа.